Хэрвээ тань анхны хайрчин гэнэт хурмын урилгын явуулбал яах байсан бэ? Баяр хүргээд очих уу? Эсвэл зүгээр л мартахыг хичээх үү? Өнөөдөр бид анхны хайрынхаа төлөө 10 жилийн турш тэмцэн ч эцэст нь түүнийхээ хурмын урилгын нэгэн залуугийн жаахан гунигдад үгийг өгүүлэх болно. Ингээд кинонд орцгоё. Манай киноны гол дүр Вуян. Тэр ахлах сургууль багтаа хичээл ном хийхээсээ илүү охид сонирхож хүүхдүүдтэй зодтолдож явдаг жирийн нэгэн дүрсгүү хүү байлаа. Гэвч түүний энэ амьдралыг нэг л өдөр сургууль нь шилжиж ирсэн синий гих царайлаг, ухаалаг охин оронгоор нь өөрчилчихдэг. Вуян түүнийг харсан эхний секундэд л шууд ухаангүй дурлаж орхиноо. Тэний шилжиж ирсэн даруйдаа сургуулийн хамгийн алдартай дүрсгүй залуусын бай болж хувирна. Түүнээс салж өгөхгүй байгаа залуусаас холдохын тулд Синий нэгэн зай зохиосон нь Вуянтай хуурамчаар үргэлжлэх байлаа. Вуянд энэ нь тэнгэрийн үүд нэгдэг шиг санагдаж Синийг хинээс ч хамаагүй хамгаална гэж амлана. Тэд хамтдаа хичээл асалж төгөдөг талах хэдэж бие биенийхээ нууцыг хуваалцаар хуурамч харилцаанд явсаар жинхэнэ хайр болон хувирч эхэлдэг. Синий ч Вуяны дулаахан халамжтай цанд тасч эхэлнэ. Гэвч аз жаргалтай өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Синигийн аав нь гэр бүлдээ хүчрхийлэл үлддэг аригчин хүн байсан бөгөөд тэднийг олж уцсноор Синий дахиад л цогтхаасгүй аргагүй төрнө. Нэг л өдөр Синий Вуян руу утастаж сайн суугаарай гэж ганцхан үг хэлээд л сургуулаасаа чилэлгүй шилжээж авчихдаг. Вуяны анхны хайр ингээд л ямар ч зураггүй зэрэглээ шиг алга болчихсон тэр. Тэр маш их шаналж Синигийн дуртай дууг нь сонсон өдрүүдийг өнгөрөөнө. Ингээд нэг жил өнгөрч Вуян ахлах сургуулиуд төгсөөд нэгэн залхуутай ажил хийж байтал санамсаргүй байдлаар Сөүлийн нэр хүндтэй их сургуулийн эсэлтийн дэвшил дээрээс Синигийн зургийг олоод харчихдаг. Түүний унтарсан сэтгэл дахин хасаж ганцхан зориг тавьдаг. Тэр нь Синигийн сурч байгаа тэр сургуульд элсэн орох. Хичээлдээ хизээж дуртай байгаагүй залуу өдөр шөнөгүй ном шагааж үхэн хатан зүтгэсээр эцэст нь тэр сургуульд тэнцэж чаддаг. Вуян баяр хүрээр дүрэн их сургуулийн хотгонд ирж хайртай Синигээ олж харна. Түүн рүү инээмсэглээд гүйж очиход тэр мөчөд Синигийн хажууд нэгэн царайлаг залуу ирж хөтлөх бөгөөд Синий түүнийг миний найз залуу гэж танилцуулах нь тэр. 10 жилийн хайрын түүх дөнгөж эхэлнэ энэ бөгөөд Вуян одоо яах бол? Синий найз залуутай болчихсон байхыг харсан Вуян дэлхийн оронгоороо эргэх шиг л болно. Түүний төлөө үхэн хатан хичээлж энэ сургуульд орж ирсэн шүү дээ. Синигийн найз залуу нь сургуулийн хамгийн нэр хүндтэй хөл бөмбөгийн багийн ахлагч байв. Гэвч манай булгогчин залуу зүгээр буугаад өчгийг хүссэнгүй. Тэр Синигийн хажууд байж ямагт туслахын тулд хөл бөмбөгийн багт нь хүртэл илсэн орж Синигийн найз залууг нууцаар тандаж эхэлдэг. Одлгүй Вуян нэгэн цочир дүмүннийг олж мэднэ. Синигийн найз залуу түүнийг араар тавьж өөрийнхөнтэй уулздаг байж тарав. Вуян уурандаа багтарч Синид энэ тухай хэлэх боловч Синий түүнд итгэхийг хүссэнгүй. Харин чи миний амьдралд битгий оролц гэж хэлээд Вуяны сэтгэлийг нь шархлуулна. Гэвч энэ үед Вуян Синий сэтгэлээ нээж амжилгүй цэргийн албан татагдсан явснаар тэд дахиад л хоёр тишээ болчихно. Яг хугацаа урсан өнгөрсөөр Вуян цэргээс салагдаж амьдрал дээр гарна. Нэг өдөр гудамжинд явж байгаад санамсаргүй байдлаар Синигийн загварын зураг авалт хийж байгааг олж хардаг. Синий их сургуулаа төгсөөд дизайнер болсон байв. Хувь заяаны тоглоомоор тэд дахин уучрах нь энэ. Гэвч энэ удаа дүр зураг солигдсон байлаа. Вуян өөрөө найз охинтой болчихсон байсан юм. Хэдийгээр Вуяны хажууд өөр хүн байгаа ч Синийг харах тусам түүний зүрх сэтгэл хуучин хэвээрээ байгааг анхны хараар хизээж мартахгүйг маш сайн ойлгоно. Эцэст нь Вуян одоогийн найз охиндоо үннийг хэлж харилцаагаа дуусгаад Синий рүү гүн очдог. 10 жилийн турш бие биенээ тойрч гүйсэн тэдний хайр эцэст нь нэгэн цэг тогтолцож тэд албан ёсоор үерхэж эхэлнэ. Энэ үе бол тэдний амьдралын хамгийн жаргалтай, хамгийн нандин өдрүүд байлаа. Хамтдаа аялж ирээдүйн амьдралаа төлөвлөж яг л мөрөөдөл биелгэх болно. Гэвч амьдрал дандаа дардан байдаггүй хань. Киноны хамгийн том эргэлт, хамгийн хүнд сорил тэднийг хүлээж байлаа. Вуян Синийг осол торхоос хамгаалж байгаад мөрөндөө хүнд бэртэл авдаг. Энэ бэртлээс болж Вуян өөрийнхөө мөрөөдөлж байсан биеийн тамирын багшин шалгалтанд тэнцэж чадахгүйд хүрч ажилгүй, мөнгөгүй нэгэн болж хувирна. Амьдралын хүнд дарамт сэтгэл готрол залуу гэдэж эхлэх бөгөөд тэрээр дотроо би Синигээс болж ийм болчихлоо. Хэрвээ тэр өдөр Синий байгаагүй бол гэж нууцхан харамсаж эхэлдэг.
Өдөр Сэнигийн аав нь өөд болж оршуулгын ажил дээр Вуян найзуудтайгаа нууцаар ярилцаж сууна. Вуян уурандаа бас ядарсандаа Сэнийд хайртай ч гэсэн заримдаа түүнтэй уулзсандаа харамсдаг. Хэрвээ уулзаагүй байсан бол миний амьдрал арай дээр байх байсан ч юм билүү гэж хэлж хэрхэн. Харамсалтай нь энэ үгийг Сэний артан зогсож байгаад бүгдийг нь сонсчихдаг. Сэнигийн зүрхэс зүсэгдэх шиг л болно. Өөрийнх нь төлөө бүхнээ зөрүүлсэн гэж бодсон залуу нь дотроо харамсаж явсныг мэдэх маш хүнд байлаа. Энэ Вуянд хандан чиний хэлсэн үг биш. Чиний дотор байгаа тэр харамсал намайг насан турш минь зовоно гэж хэлээд тэдний харилцааг бүр мөсөн дуусгаж Бэлэг улс руу ажиллахаар явчихдаг. Тэдний 10 жилийн агуу хайр ингээд л маш тэнэг алдаанаас болж нуран унах нь тэр. Сэнийг Бэлэг рүү явснаас хойш дахиад хэдэн жил өнгөрлөө. Вуян бэртлээ бүрэн эдгэж зүтгэсээр байгаад эцэст нь сургуулийн биеийн тамирын багш болж амьдрал нь жигдэрсэн байв. Гэвч түүний зүрхсэтгэл хоосон хэвээр. Гэтэл нэгэн өдөр түүнийг ажлын өрөөнд хэн нэгэн хаалга ташин оржсон нь хэдэн жил сургаггүй байсан Сэний байлаа. Вуяны баярлсан гэж зөөрлөшгүй. Тэр Сэнийг өөртөө дахин боломж олгохоор ирлээ гэж найдсан байх. Гэвч Сэний цунгасан гарт баярлсан сэтгэл биш цагаан дугтуутай хурмын урилга байлаа. Сэний өөр хүнтэй гэрлэхэр босноо хэлгээд амьдралынх нь хамгийн чухал хүн байсан Вуяныг заавал ирээрээ гэж гуйдаг. Хурмын урилга авсан Вуяны сэтгэл оронгоор эргэж хэд хоног галзуурах шахам шанална. Найзууд нь түүнийг хурмыг нь бөснөөл охиныг нь аваад зуугт гэж ятгагч Вуян аль хэдийн насанд хүрсэн амьдралыг ойлгосон эр хүн болсон байлаа. Хурмын өдөр ирж Вуян гоёмсог хослол өмсөн шийдэмгий алгасаар хурмын ордон руу ордог. Гэхдээ тэр хурмыг бөснөөлөх биш харин өөрийнхөө 10 жилийн хайр дурлал залуу насндаа албан ёсорцыг тавьж Сэнийд эцсийн удаа талархах гэж очсон юм. Вуян сүд бүсгийн өрөөнд орж амьдралдаа харж байсан хамгийн үзэсгэлэнтэй Сэнийг олж харна. Тэдний дунд хэдэн секундын турш нам гүм чимээгүй байдал үүсгэж энэ удаа тэдний харц гомдол биш дулаахан дурсамжаар дүрэн байлаа. Вуян Сэний рүү хараад зүрхнийхээ гүндэх нандин үгсийг хэлдэг. Сэний миний амьдрал жижиж ирсэнд чинь баярлаа. Чи байгаагүй бол би их сургуульд ч орохгүй, багшч болохгүй, зүгээр л нэг хэрэггүй амтан хിവэр үлдэх байсан. Миний залуу насыг ийм гоё дурсамжаар дүргэж намайг хүн шиг хүн болгож өгсөнд баярлалаа гэж хэлдэг. Нийч нулимсаа барьж дэлэхгүй Вуяныг хүнд хэцүү үед нь үргэлж тэрэгдэн байж өөрийг нь хамгаалдаг байсанд чин сэтгэлээсээ талархснаа хэлдэг. Тэд бие биенээ харан зөөлөн инээмсэглэж өнгөрсөн хугацааны бүх гомдол харамслаа тэр өрөөнд үлдээдэг. Мэн гол хаалга нэгдэж Сэний өөр залуугийн гараас хөтлөн аз жаргалтайгаар алхаж эхэлнэ. Харин Вуян түүнийг араас нь харан чин сэтгэлээсээ баяр хүргэн алга ташаад хурмын орноос ганцаараа эргэж харан алхдаг. Намрын дулаахан нар түүнийг тусч Вуян анх удаа маш хөнгөн тайван инээмсэглэнэ. Киноны төгсгөлд Вуян хайр гэдэг бол яг зөв цагт зөв хүнтэйгээ уулзахыг л хэлдэг юм байна. Би яг зөв цагтаа Сэнийг хайрлсан. Миний хувьд тэр л хангалттай гих монолог уншигдаж тэрээр шинэ амьдрал руугаа итгэлтэй алгаснаар энэхүү гайхалтай бүтээл маань өндөрлөдөг. Тийм ээ, анхны хайр болгон бүтдэггүйч биднийг амьдрал сургаж том хүн болгодог хамгийн нандин багш байдаг ажээ. Таны анхны хайр одоо хаана хинтээ хамт байгаа вэ? Сэтгэл хэсэгт хуваалцаарай. Видео таалагдсан бол лайк болон subscribe батархаа битгий мартаарай. Дараагийн киногоор уулзцгаая. Түр баяртай.